За сайн байцгаана уу? Ирсэн үзүүлсэн төсөөлж байна. Өнөөдөр цаазаа бүрэлдэхүүн та бүхэндээ өсвөр янган галбай. За манай бүгдээрээ Солонгос улсад маань 14 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Төвшин компани Чингис хаан салааны захирал Батрагч маань бүгдээ Солонгос улсад төдийгүй Монгол одоо эмэгтэйчүүдийн сайн сайхны үйлсийн төлөө олон сайхан үйл хийсэн мөн монголчуудынхаа эрүүл мэнд гоо сайхны талын олон сайхан үйл ажиллагаа явуулж ирсэн монголчууд хандсан сайн дурын олон үйл ажиллагаа явуулж ирсэн нэг жишээ өнөөдрийн үйл ажиллагаа юм аа. Тэгээ өнөөдөр энд суулсан та бүхэндээ эмэгтэйчүүд бид хамтдаа хүчтэй гэсэн энэ сайхан өдрөлгөө эхэлж байгааг мэдэгдээ. За өнөөдрийн манай үйл ажиллагаанд болохоор Монголын эмэгтэйчүүдийн холбооноос төлөөлөл манай эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрэл дараагаад ирсэн байгаа. Тэгээд за эмэгтэйчүүдийн энэ байгууллага маань болохоор 1924 оноос Монголын эмэгтэйчүүдийн холбоон суурь тавиад өнөөдрийн хүртэл одоо энэ байгууллагыг Монголын шилдэг эмэгтэйчүүд маллалж ирсэн байна л да. Жишээлбэл их зохиолч Нацагтарчин гэргийн Паган Дулангой байна, их чанчин Сүхбаатарын гэргийн Янчмаагаа байна, төрөв нийгмийн эрс зохиолт их зохиолч Удуулгай байна, гал боломд үндэсний хөдөлгөөний тэргүүн өнхөө зэрэг Эрдэм боловсролтой бүсгүйчүүд өдөрлөн манлайлсаар одоо ирсэн байна. Шинэ оны босгон дээр одоо 9 дахь ерөнхийлөгчөөр энэ шинэ ерөнхийлөгч маань сонгогдоод бидний өнөөдрийн одоо хүндтэй зочноор одоо энэ судалт суусан байна. Басад өнөөдрийн энэ эмэгтэйчүүдийн хүчтэй энэ өдөрлөгтөө юу зарсан бэ гэхээр ерөнхийлөгчтэй оюун гэрэл ерөнхийлөгчтэй одоо хэдэн өдрөл завгүй явлаа. Өглөөнөөс орой хүртэл маш олон одоо холбоод төрийн бүс байгууллага хувь хүмүүстэй уулзууллаа. Маш одоо мундаг бүсгүйчүүд байдаг юм байна. Бид нар бас мэдэхгүй хүмүүс байдаг юм. Бид нар тэр олон улсуудыгаа олж илрүүлэх бид нар хэрэгтэй тийм үү? Бид нар нэгдэх хэрэгтэй юм байна. Бидгийг энэ хооронд бол анзаарлаа. За тэгээд тэр олон эмэгтэйчүүд маань мэдээж ингээд бид нар яг ингээд яваад ингээд тулаад уулзахаар өөрийн үзэл бодолтой тийм ээ хүсэл зорилготой. Гэхдээ бүх одоо сэтгэл зүрх нь Монгол руугаа хандсан. Монголтой хайртай гэдэг нь бол харагдаж байна л да. За энэ болохоор миний одоо 8 жил Солонгос улсад амьдарсан визний түүх тийм энэ бас хүмүүст сонирн байж магадгүй гэж одоо яаруулсан. Анх нөхөр нь бол 2010 онд одоо E9 гээд гэрээний виз гэдэг шүү дээ. Гэрээний визээр ирж исэн. Би араас нь 1 жилийн дараа 11 онд D4 буюу одоо хэлний бэлтгэлийн визээр ирж исэн. Тэгээ хэлний бэлтгэлийн визээр ирээд би 6 сарын дараа магистрт ороод D4 болгоцсон тариад. Хэлний бэлтгэл оруулаад тэгээ өөрөө F3 болчихно. Хүүхдүүд маань гэсэн бас дагаа явна л да. За тэгээ нөхрөө дараа магистрт орсон. Одоо сүнсрэл их сургуулийн эдийн засгийн эдийн засгийн ангид сурдаг. За тэгээ би болохоор ингээд F3-аар явж байгаа. За энэс цааш болохоор одоо бид нар бол манай гэр бүлд авах боломжтой энэс цааш одоо виз D9 буюу хөрөнгө оруулалтын виз. Солонгос улсад их сургууль төгссөн хүн Солонгос улсад одоо бизнес эрхлэх эрхтэй D9 гэдэг виз бол гарсан байгаа. Тэгэхээр энэ виз болохоор биний нөгөө өмнө сурсан гэж сургалт хийжсэн шүү дээ тий. Одоо энэ 2018 онд Түндэмбэн Глобал центрийн D9 бизнес сургалт гэдэг. Энэ бизнес сургалтанд суугаад оноо цуглуулдаг. Тэгэхээр оноо цуглуулад энийг авсан байхад одоо энэ виз рүү хувирах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ визийг бол яг авсаар бизнес эрхлэх ёстой. Экспорт импортоо хийх ёстой. Ингээд бол явцын дунд бол хийх одоо ажлууд бол маш их л дээ. За яг энэс цааш бид нар бас хэрвээ Солонгос компанид ороод ажиллаж болно тий. Тэгээд 7 визаас авч болно. Иймэрхүү ингээд бизнес болоод боломжууд байдаг. Энэ маягаар яваад Солонгос улсад 8 жил амьдарчжээ.
боловсролын салбарт нэлээд олон жил ажилласан нэг бүсгүйг өөрөх гэж байна. Одоо Солонгос улсад Монгол хүүхдүүд маш их хэмжээгээр сурч байгаа. Тэд нар маань Солонгос сургууль, дасан зохицох, Солонгос хэл дээр сургуульд явуулахад маш их туслалцдаг багш нар байдаг. Энэ бол нөгөө Ижин оноо багш болон хос хэлний мэрэгчлээ багш нар байгаа. За энэ бүсгүй маань Сөүлийн үндэсний их сургуульд Солонгос хэл, Корея их сургуульд англи хэлний сургалтуудыг төгсөөд одоо боловсролын их сургуулийн магистрт сурч байгаа. Мөн 2017 онд Монголын залуучуудын холбооны хөтөлбөрийн алтан медалаар шагнагдсан, 2018 онд Сөүл хотын боловсролын газрын хүндэт жуух бичгээр шагнагдсан одоо энэ бүсгүй байгаа. Пүрвэгийн ариун жаргалыг хүрч байна. За би Альтрон Батхан маань намайг танилцуулсан. Пүрвэ ариун жаргал гэдэг аавынхаа нэрийг дандаа авч явдаг юм байна. Би тэгээд Монгол Улсын их сургуулийн антропологийн ангийг төгссөн. Тэгээд Сөүлийн их сургуулийн хэлний курст Солонгос хэлийг сураад тэгээд Сөүл Тасуум ахлах сургуульд сурж агаад Сөүлийн Чонгийн дунд сургуульд ажиллаж агаад Тасуум Кодаг ажилласан шүү. Тэгээд Сөүлийн Чонгийн сургуульд бас одоо ингэж ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол яг миний ажиллаж байсан сургуулиуд бол ер нь ахлах сургуульд нь болохоор бас тийм мэрэгжлийн сургууль байсан. Тэгээд мэрэгжлийн сургууль байсан болохоор Монгол хүүхднийг 2 хүүхдээсэн. Тэр 2 хүүхдээс ингээд нэг нь нэлийн өвчтөд тархины нөгөө юуны таталт өгдөг тийм хүүхдээс нэг эрэгтэй хүүхэд нь. Тэгээд тэр хүүхдийг бас Сөүл эмнэлэгт явах нь ч юм уу янз бүрийн байдлаар маш их юу яаж туслалцаа үзүүлсэн. Тэр дунд сургуульд нь болохоор ер нь бол Монгол хүүхэд байсан. Гэхдээ Монгол хүүхэд нь болохоор Монгол багштайгаа харьцахад жоохон дургүй байсан. Яагаад гэвэл хүүхдүүд бүгдээрээ тэр хүүхдийг ерөөсөө Монгол хүүхд гэж мэддэггүй байсан байхгүй юу? Тэгээд намайг Монгол хүүхд гэд мэдчихвэ гэсэн тийм айдастай хүүхдээсэн л та. Тэгээд яг би бас тэр хүүхдийг хүндлээд бас бараг мэдлэгчгүй тэгээд тиймэрхүү харьцаатай байсан л та. Тэгээд яг энэ дунд сургуулийн энэ хүүхдийг ер нь ажиглахад бол одоо энд байгаа бас Солонгос өсөж байгаа тэр хүүхдүүд бас зарим хүүхдүүд байдیں۔ Өөрийгөө Монгол гэж мэдэгдүүлэхгүйгээр өөрийгөө бүр тас нууцсан. Зарим нь бүр өөрийгөө бүр Солонгос хүүхд гэж бүр итгэцэн ч хүүхдүүд эцэг эхчүүд нь тэгээд бүр худлаа хэлээд заагаад өгсөн. Яг ингээд бүр сайн мэдэх юм бол яг Монгол хүүхд ээж аав нь хоёр талаа Монгол тэр мэдчлэн жоохон тиймэрхүү асуудал байдаг л да. Тэгээд тиймэрхүү асуудлуудад болохоор би маш сайн анхаарал үнэхээр Монгол хүүхд шүү чи Монгол хүүхд болохоор яг өөрөөрөө бахархаад их нутгаараа бахархаад яг тэр талаар нь ер нь бол маш их зөвлөгөө өгдөг тэгээд тусалдаг. Солонгос байгаа Монгол хүүхдүүдтэйгээ Солонгос авлаа Монгол ээлжтэй хүүхдүүдийг номоор хүмүүжүүлж байгаа ийм сайхан оюутан бүсгүй байгаа. За энэ бүсгүй хийсэн зүйл маш их учраас энд би одоо танилцуулгатай дутуу гэж магадгүй учраас өөрөөсөн өөрийнхөө хийсэн зүйлүүдийг та бүхэн сонсоорой. Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Солонгост монголчууд эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд тэр дундаа санаачилсан Батраагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ялангуяа амралтын өдрүүд ээжүүд хүүхдүүдэд даатгаад бас ингээд цуглаад нэг нэгнтэйгээ ярилцаад хоорондоо танилцаад бас ингээд бодлогын хэмжээнд асуудал чинь ингээд тийм ээ нэг нэгнтэйг асуудал ярилцах ийм үе бол ховор гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бас энэ үйл ажиллагаанд намайг зочин хэлбэрээр үрсэн тус баярлалаа хийсэн юм бол байхгүй надад. За Солонгос дээрээд бол 7 жил болж байна. Тэгээ миний өөр үндсэн мэргэжил болохоор Монгол Улсын боловсролын сургуулийн боловсрол судлалын сургуулийн сэтгэл судлаач багшийн мэргэжлэр төгссөн. Тэгээд сэтгэл судлаар сурах болсон шалтгаан маань бас их надад тийм гоё шалтгаан бол гараад бол яа тэгэхээр одоо нийгэмд ч гэсэн тулгамдж байгаа асуудал юу байгаа вэ гэхээр тэр бүлийн хүчирхийлэл за тэгээд салалт аяг байгаа. 5 дугаар ангид маань
нэг ганцаартай хөрх охин шилжиж ирж байсан. Тэгээд би бодлоо аяг хатуугаар авсан хөх таахгүй. Аав маань цагдаа, хоёр талын эмээ өвөө хоёулаа багш. За тэгээ орой 6 цагаас хойш эмэгтэй хөхд гарч болохгүй. Гэртээ ерөөсө хичээлээ ингээл хоолойг л тэгээд байж чаддаг. Тэгээд тэр охинтой найзалж ихсэн. Тэгээд хичээл гарахлаар ерөөсө гэртээ арих. Хөвгүүдтэй нэлээд тоглол ингээд нэг төрнөг гэдэг штэ тэрнээс зүгдэл ингээд тоглоо явчихна. Тэгээ маргааш өглөө ирнэ даалгавар хийгээ. Загнуулна хичээл хийгээгүй шалгалтын дээр дандаа өмнө. Тэгээ би гайхах байсан баг. Мөн үгүй яагаад гэртээ ярьдаг юм бол. Тэгээ гайхаад толгоомуудаа өгөхөд муу өгөхөд би энэ нийлэхгүй ч гэдэг ч юм уу. Тэгээ анх шилжиж ирээд удаа удчихсан тийм зүйл байна. Удахгүй нийлээд тутамсаад тэгэхээр нөгөө охинтой ярилцаж эхэлсэн. 10-11 настай хүүхдүүд байгаа штэ. Хойд автай гэртээ арих хүсдэггүй. Өдөр байх юм бол ээжийг харж иртэл яг нь хойд ав гэртээ байгаа. Орой 6 цаг өнгөрч ээж ирдэг. Тэгэхээр энэ хүүхэд тэр өдөр 1 цагт хичээл тарж байгаа штэ. Дундаа ингэ хичээл. 1 цаг тараа 6 цаг хүртэл гадаа шорон царайлаа тэр нар салхинд хүүхэд тоглож байсан гэхэл одоо бодлоо бас айгүй сэтгэл хөдлөмөр асуудал байсан л та. Тэгээд нэг удаа ирчихсэн манай тэр. Тэгэхээр бай бас нөгөө оройн цагаар ирсэн аамаа бас гарахгүйсэн учраас нөгөө найзтай юм ярьж чадаагүй. Буцаагаад явуулчихсан. Тэгээд тэр найзтай ахиж уулзаагүй 3 сарын дараа гэрээс нь сураг ирэхэд амиа уралсан. 2 дахь удаа чинь бас усраад амиа уралсан гэсэн үгээс асуув. Тэгээд тэр үед надад хамгийн хүнд цогцолт болж байсан. Юм шиг байна. Тэгээд сэтгэл судлаач гэсэн мэргэжлээ сонгох гэсэн шиг байна. Өлтөө тэр зүгээр нэг тийм жоох хүүхэд байхдаа би хин нэг хүн ирээ сонсож өгсөн бол дотор нөгөө хэцүү байсан үг. Ирээ сонсож өгсөн бол тэр хүн тийм шийдвэр гаргах байсан болов уу гэсэн тэр бицүү хаддаг одоо бодол орж иржсэн юм шиг байна. Тэгээд өөрөөсөө сэтгэл судлаач болно гэж үндэсний телевизээр энэ тухайг л байнга одоо ингээл гэр бүл судлаач, сэтгэл судлаач хоорондоо ярьдаг, хүүхдийн тухай ярьдаг, найз нөхдийн тухай ярьдаг, гэр бүлийн хүнтэй яагаад муудалцсан, яагаад татаархтай, яагаад чөтгөрхтэй, асуудал яагаад үүсдэг, яагаад нэг ойлгох, нэг үнцэн яддаг. Энийг мэдхийн тулд ерөнхийдөө боловсролын судлалаас болоод сэтгэл судлаар сурсан. Сэтгэл судлаар орсон хамгийн анхны хичээл хатуусны сэтгэл судлалсан. За тэгээ гэрэл асаах юм бол нохоо яах нь гарч ирээ хоолоо иддэг, гэрэл ундаах юм бол ингээ буцаа орчдөг ч юм уу. Рефлексийн онлын тухай одоо үзэж хэлж байгаа нь шүү дээ. Хатуусны сэтгэл судлалаар амьтанд ямар нэг сэтгэл байх вэ гэж би боддог байсан байхгүй юу. Тэгэхээр хүн болон амьтанд рефлекс гэдэг зүйл ижил байдаг юм байна. Рефлекс яг нь хин нэг хүнтэй байнга хайрыугаар харилцаад байх юм бол тэр хүн хайрыугийг хэлээд. Гэтэл тэр хүнийг байнга шүмжлээд ялангуяа бид нар эцэг эхчүүд бас дандаа ээж ус хүмүүс ирсэн байх гэж бодож байна тийм. Хүүхдээ байнга шүмжлээд алдаагийн төрүүлж хараад байгаа юм бол тэр хүн рефлексээр хүн шүмжилдэг хүн болчихж байгаа байхгүй. Тэр хатуусны сэтгэл судлал гэдэг үзчихээс хичээлээ тухайд би аягүй тург байсан. Би хатуусны сэтгэл судлал би нохоо мөргийг судлах гэж орж ирээгүй. Яагаад ийм үздэг юм болоо гэж бодчихсон чинь тэр нь ер нь амьд бие организм дээр гардаг рефлекс онлыг ерөөдөө бас бодож байсан. Тийм хэрэг байх юм гэсэн юм шүү дээ. Тэгээд ерөөдөө оюутан байхдаа Адра Монгол олон улсын байгууллагын аюулгүй сонголт төсөлд аюулгүй сонголт төсөлд би ямар сурагч агшижсэн гэхээр өөрөө 16 доллартай охрон гараад оюутны дотор байруудад очиод бэлгийн замын халдвар төвчөө хайр гэж үе хэдийн наснаас одоо тийм ээ би бэлэн боллоо гэж үзсэн. Энэ хичээлүүдийг би 3 жил зааж явсан. Тэгээд эхэндээ бол нүүр час суулгаад айгүй хэцүү эвгүй. Тэгээд одоо энэ Монголын залуучтай холбооны салбар зөвлөлийг байгуулсан Нандин Шинэг гэдэг эмэгтэй бол зарим нэг байх тийм ээ. Тэр бит хоёр нэг багт явж байгаа бит хоёлаа дөрвөлээ нийлээд ингээд дотор байруудаар орой 8 цагаас 10 цагаар хичээл заадаг. Тэгээ ингээд явж байхад ерөөдөө бидний дандаа үеийнгийн хүүхдүүд байгаа. Эцэг ихээс хол байгаад байгаа байхгүй тэр хүүхдүүд чинь. Тэгэхээр зэрэг эцэг ихээс хол байна, ганцаардан за хотын нөхцөл байдал яаж яндарна сурна сэтгэл зүйн янз бүрийн асуудал гарна. Тэгэхээр зэрэг өөрийн мэдлгүй эрт харилцаанд ордог. Тэрнээс болоод хүүхэдтэй болдог ч гэдэг юм уу. Бэлгийн замын халдвар төвчөнд тусдаг ч гэдэг юм уу тийм ээ. Ийм асуудлуудтай ерөнхийдөө нүүр тулж харилцаж тухайн үед одоо сурж байхдаа сэтгэл судлаар сурж байхдаа тэнд одоо зөвлөгөө хийж ирэхэд нэмс сэтгэл зүйн төвд ажиллаад ирсэн. Тэгээд нэмс сэтгэл зүйн төвд ажиллаж байхад Монголд ямар асуудалтай хүмүүс хамгийн ханддаг байсан гэхээр хүүхдийн асуудалтай хүмүүс хамгийн ханддаг. Солонгост би 4-5 жил ажиллаад ирлээ. 10 жил ажиллаад ирлээ. Хүүхэд маань ингээд том болчихжээ. Одоо тэгээд бол манай гэр бол байртай, машинтай, хүүхдээ би төлбөртэй сургалт явуулж юм. Гадуур тийм англи хэлний ч бай, тийм орос хэлний ч бай сургалтанд нь явуулж хүүхэдтэй харилцаж байна. Хэлээд авгээд хацснаас нь болох. Энэ юу асуудал? Танд хүүхдээ асуудал. За би тоглоомд томтоод байна. Эннээс болоод бас ахаад хүүхэд нууц цаглалаа. Өвөө эмээтэйгээ ерөөс хөндлөлтэй харьцахгүй байна. Сүний өнөр шигсэн сэвэлэг дууны сайхан
одооныхоо Монгол гэдэг одоо манад нэг аймгийн түвшний ийм хүмүүс одоо хэдийн энэ одоо ажил амьдарч байгаа хүмүүсийн төв засаг одоо анхаарч бодож гисэн зарим нэг одоо жижиг сажигч гэдэг магадгүй одоо анзаарахгүй зарим нэг зүйлүүдээр ингээд хөгжсөн айгүй олон юм ажиллагдсан. Би олон соёл нийгэмлэгийн багш Алтан Цолгоор би намайг Ана гэдгээр нь Солонгос нэлээд сайн таньдаг байгаа хаа хүмүүс. Би олон соёл нийгэмлэгээр багшлаад явж байхдаа маш олон тийм нөгөө эцэг их нь гадаад ээж автай хүүхдүүдийн хүчгүй байхыг харсан. Би өөрөө болохоор Солонгос улсад ирээд 10 жил амьдарч байна. Би Солонгос нөхөртэй 2 хүүхэдтэй. Манай хүүхэд маань ээж маань яг тэгдэм байлаа. Хүүхдээ ерөөсөө жоох бахтан тахгүй байж байгаа. Гинт сургуульд ороод ирэнгүүт нь одоо 7 настай сургуульд орно. Тэгээд 5 настай байхаас нь ахвалаад би бүгд төгшөөд эхэлсэн. Гэхдээ би 8 жил гэртээ байсан. 2 хүүхд өсөж जैन би маш сайн ажил хийж гэл өөрийгөө зүгээр тайвшруулаад байжсэн. Тэгээд би 5 настай болоод ирэнгүүт яана Монгол хүүхдүүд 5 настай сургуульд ороод штэ. Манай хүн ч гэсэн одоо сургуульд орох юм байна гэж бодоод гэрээсээ гараад ингээд сургуульд орохоор яа тийм ингээд асуугаад ирсэн чинь надад хариулах хүмүүс бас бага байсан. Мэдгүй тэгэл явуулчихдаг штэ. Юу бэлтгүй зөв бэлдээд өгч тэгэл явуулчих. Сургуулиас бүгдийг өгчдөг. Тэгээд би юу яасан? За тэгвэл би яаж сургууль руу орох уу гэж бодсон. Тэгээд 5 сар суралцаад олон нийгэмлэг соёлтой тийм багш хэрэгтэй гэхэд тэрийг хайгаад одоо татсан. Тэгээд тийм суралцаад тэр тэнцээ сургууль руу ороод одоо би 7 хоногт 3-аас 4 удаа сургууль руу гардаг. Сургууль нэг сургууль дээр нэг удаа очиод ингээд сургууль тойрдог. Улсаанд амьдардаг учраас тэнд сургууль бас цөөхөн байдаг. Тэгээд тэнд ороод үзэхээр ингээд нэгээс 6 дугаар ангид олон соёл одоо Монголынхаа түүхийг ярьж өгдөг. Тэгээд тэнцэнээс би харсан л та хүүхдүүд яаж сурдаг юм бэ? Гадаад ээж авдаг хүүхдүүд яадаг юм бэ? Гэдэг ер нь бол миний харж байгаагаар нэг ангид нэг хүүхэд бэ. Нэгээс 6 дугаар ангид. Гэхдээ тэр хүүхэд маш хүчгүй байгааг харсан. Тэгэхээр би тусгаарлаа тэр хүүхдийг тэр 1 цаг 2 цагийнхаа туршид ингээд тэр хүүхдэд дамжуулаад тэр хүчтэй байгаад дамуунаа гэ юу гэдэг вэ гэж асуухаар их хүүхдүүд манай ангид нүүр нурлаагаад доошоо хараад бүр ингээд хүчгүй болчдөг. Тэгээд яагаад тэр хүүхд гэж байгаа вэ гэх юм бол тэр дотор байгаа солонгос хүүхдүүд ч гэсэн дамуунаа гэдэг тэр өгнийхээ учрыг мэдэхгүй байгаа. Тэгээ би 2 жилийн турш энэ хүүхдэд дамуунаа гэдэг үг ямар үг юм те тэрийг бас ингээд тайлбарлахыг нэлээд хичээсэн. Тэгэхээр хүүхдүүд ер нь тэгдэг. Ээж аав нь хин нэг нь гадаад хүн. Тэгээ тэр хүүхдүүд яагаад тэнд хүчгүй байгаа вэ гэх юм бол ээж аав нь хоёулаа монголоор яриад байдаг. Хүүхэд нь солонгосоор ярьдаг. Монгол хэл мэдэхгүй. Тэгээд эцэг ихтэй ойлголцохгүй байгааг олж харсан. Тэгээ би тэрнээс болоод хүүхдээ монгол хэл заагаа. Тэгээ манай хоёр хүүхдэд хоёулаа монгол хэл сайн, бас солонгос хэл сайн. Гэхдээ бол би 100% монголоор ярьдаг. Тэгээд ингээд ирсэн чинь эцэг эхчүүд өнөөдрийн арбайтны төлөө өнөөдөр мөнгөний төлөө хүүхдүүдээс анзаарахгүй байгааг олж харсан. Тэгээд яг тэгсэн чинь сургууль орохоо бас тэгдэг. Эцэг их нь гадаад нэртэй байх юм бол тэр хүүхд вандаа шигэлдэг. Одоо тэр ангид ч юм уу тэр сургуульд одоо ингээд юу гэдэг юм бэ? Ер нь бол хүчгүй, нэр хүндгүй тий гадаад хүүхд гээд нэг найз нөхдийн хүрээл бас багтаа байгааг олж харсан. Тэгээд тэгсэн чинь манай нөхрөөс манай хадмын зүгээс тэгсэн нэрээ солио гэсэн. Яагаад хүүхд чинь сургуульд орох гэж байна. Тэгээд би өөр амхан бүх хүмүүстэй уулзаад үзсэн чинь их нэрээ солилцсон. Нөгөө монгол нэртэй монгол эцгээр хавддаг. Нөгөө монгол хүмүүс маань нэрээ солилцсон байсан. Тэгээ нэрний хавчрыг мэдхгүй хүмүүс ч зөндөө байгаа. Би тэгсэж гэж бодсон. Би яагаад нэрээ солихгүйгээр хүүхдээ сургуульд нь ад үзэгдүүлэхгүйгээр амьдарч болохгүй гэж. Тэгээд би ирэх хайвал хийсэн л дээ. Яагаад би 24 цагийг хүүхдтэй зарцуулангаа мөнгө олох уу гэж бодсон. Тэгээд би сүүлийн 2 жилийн хүмүүстэй харьцаалж чухал гэж бодсон. Яагаад жоохон байж байгаа тэр бүртээ багш маань хэлсэн байгаа штэ. Бүх юм робот болно. Хүний харилцаа оролцоо байхгүй болно гэсэн. Тэгвэл тэрийг би 2 жилийн өмнө сонсоод юу яасан. Тэгвэл яавал хүнтэй харьцах уу? Яавал хүмүүсийн хооронд нь харьцуулах уу? Хүний оролцоо байхгүй бол хүмүүс яаж амьдрах юм тийм үстэй. Тэгээд би нэлээд сайн судалж байгаа яавал хүмүүстэй харьцах уу гэдгийг судалж байгаа. Солонгост
Ами гэдэг бизнес байдаг юм байна. Хүмүүстэй харьцаг, хүмүүсийн сэтгэлийг сонсдог. Тэгээ өдөр болгон суралцдаг. 24 цагийн хэдэн цагийг зарцуулах нь чиний л асуулт. Тийм байсныг олж аваад би одоо энэ бизнесийг хийчихээд одоо глобал олон улсад ажиллаж байгаа. Би зөвхөн Солонгосын төвшинжүүс Солонгос, Орос, Монгол, Америкийн нэгдсэн улс гээд одоо 4 улсад ажиллаж байна. Гэхдээ миний бодож байгаагаас илүү би яагаад гэвэл зоригтой болсон. Яагаад хүүхдэд хамт явах вэ? Яагаад хүүхдэд хааж явсан ичүүлэхгүй. Миний ээж арбайт хийдэг, хаана ажилладаг, буудал арбайт хийдэг, миний ээж хаана ажилладаг, хоолны газар аяг угаадаг гэж хэлүүлэхгүй. Хичээж явсныхаа эцэст би 2 жилийн дотор маш их үр дүн төрсөн. Намайг миний ажиллаж байгаа 4 улсад Ана гэж хэлэх юм бол одоо таних хэмжээний болцсон байгаа учраас би та бүхнийг ч гэсэн бас ийм боломжууд байгаа шүү дээ хэлэхээр энд ирсэн байгаа. Тэгээд ер нь бол яг Монголын эмэгтэйчтэй холбоо гэдэг байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдоод би яг 4 сар болж байна. 10 сарын 15-нд ажиллаа авсан одоо 2 сар 3 яг л 4 сар болж байгаа. Тэгэхээр Монголын эмэгтэйчтэй холбооны талаар зарим нь бол мэдээлэл, зарим нь мэдээлгүй байгаа. Энэ Монголын одоо эмэгтэйчтэй ууган байгууллага 95 жилийн энэ жил болж байгаа. Түрүүн хэлсэн Дашторжийн эхнэр нацагдорж эхнэр хагамлуураа энэ байгууллагыг үүсгэн байгуулснаас хойш одоо ингээд 95 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм одоо түүхэн бөгөөд үндэсний хэмжээний ямар нэгэн намын бус одоо та нарын байгууллага шүү энэ байгууллага. Тэгээд мөхөөгөө гэдэг хамгийн сүүлдээ яасан. Тэгээд хамгийн миний өмнөд Эрдэнэчим гэж дарах одоо 20 жил эмэгтэйчтэй байгууллагын одоо ерөнхийлөгчөөр ажилласан. Тэгээ сүүлийн үед бол яг 90 оноос өмнө энэ байгууллагын төрийн одоо дэмжлэгтэй төрөөс санхүүждэг, төрийн бодлого хэрэгжүүлдэг, бараг яамны төвшөнд үйл ажиллагаа явуулдаг ийм том байгууллага байж байгаа. Ардчлал гарснаас хойш ерөнхийдөө нөгөө төрөөс санхүүждэг бүх юм зогсоод үйл ажиллагаа нэлээд томогдсон учраас хүмүүс энэ эмэгтэйчтэй байгууллага гэж байдсан юм уу, байсан юм уу, одоо байгаа юм уу гэдэг аюул тийм асуултууд ярьдаг. Ер нь бол яг эмэгтэйчтэй байгууллага гэдэг Солонгосын эмэгтэйчтэй байгууллага, хятадын эмэгтэйчтэй байгууллага гэдэг бүгднтэй би уулзсан, өчигдөр орж ирдэг хятадын өмнө уулзсан. Ерөнхий статус манай социализмын статустай яг ижилхэн төрөөс бүх санхүүжилтийг хийгээд төр ингээд дэмжиж үйл ажиллагааг нь явуулаад эргээд нөгөө эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого, хүүхдүүд рүү чиглэсэн бодлого гэдэг аюул их юмнууд явуулт юм байлээ. Гэтэл манай эмэгтэйчүүдийн байгууллага бол одоо төрөөс нэг төгрөгийн ч дэмжлэг авдаггүй. Тийм болохоор санхүүгийн үед бол асар хүнд байдаг учраас бусад төрлийн бас байгууллагатай ижилхэн бид одоо хандив тусламжтай өөр одоо юу гэдгийг өөрснөө бас нэг жижигхэн үйл ажиллагаа явуулж нэг 5-3 цаас авдаг ч гэдэг нэг иймэрхүү байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол энэ эмэгтэйчтэй байгууллагад Монголын ард түмэн маш их хайртай. Тэгээ энэ байгууллагыг хүсэн хүлээж идэг, хүлээж байсан. Тэрний хэсэг бүлэг нь одоо та нар байх гэж бодож байгаа. Тэгээ Солонгост ажилласан 2 шалтгаантай би ирсэн Солонгос улсад. Нэгдүгээр нь бол одоо та бүхэнтэй уулзаж санаа оногч сонсч Монголын эмэгтэйчтэй байгууллагын үйл ажиллагаа одоо идэвхжүүлэхийн салбар зүйлээ байгуулах ийм зорилготой ирсэн. Хоёр дахь нь бидний цөөхөн монголчууд гээд зарим нь бол мэдж байгаа, зарим нь мэдэхгүй байх. Үндэсний хэмжээний бас томоохон юм төсөл Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор одоо санаачлагаар ингээд хийгдээд явж байгаа. Тэгээд тэр төслийн багийнхантай ирээд бид нар Солонгос улсад энэ төслийг хэрэгжүүлэхэд хамтран оролцогчоор орж иж байгаа Монголын эмэгтэйчтэй холбоо. Тийм болохоор энд бас тэр төслөө танилцуулах ийм зорилгоор ирсэн манай төслийн багийн өчигдөр буцсан. Одоо би бол ганцаараа үлдсэн маргааш буцахаар байгаа. Тэгээ ер нь бол яагаад заавал Солонгос гэж яагаад хамгийн түрүүнд Солонгост ирж байгаа ч гэдэг юм уу. Тэр зорилго бас чухал байгаа. Та нар өөрснөө мэдж байгаа энд 50 орчим мянган одоо Монгол Улсын иргэн амьд ажиллаж амьдарч байна. Тэр нь хараар байна уу, бороор байна уу, хуулийн дагуу хууль бус гэдэг янз бүр байгаа. Гэхдээ бүхэл бүтэн нэг аймаг хэмжээний ийм одоо хэсэг бүлэг ийм хүмүүс амьдарч байгаа. Тэгэхээр энд ажиллаж амьдарч байгаа энэ хүмүүс тэр дундаа ялангуяа эмэгтэйчүүд бол одоо бараг 70 орчим хувь нь 30 мянган эмэгтэй энд ажиллаж амьдарч байна. Тэдний эмэгтэйчүүдийн хүүхдүүд гээд байна те. Гэхдээ ингээд олон асуудлууд энд дагалдаж явж байгаа учраас энэ бид бол заав салбар зүйлээ байгуулж энэ эмэгтэйчүүд рүү чиглэсэн эмэгтэйчүүдэд дагаад энд байгаа хүүхдүүд эрчүүд рүү чиглэсэн юм үйл ажиллагаа тогтмол одоо зохион байгуулах шаардлагатай байна гэж үзсэн учраас энэ салбар зүйлээ байгуулахаар ингээд болж байгаа. Ер нь бол яг Монголын эмэгтэйчтэй байгуулга яагаад юм руу орж байгаа ч гэдэг юм янз бүрийн хүмүүс ярьж байгаа. Ингээд та нар болоо тэнд ч очиж ажиллаад энд ч очиж ажиллаад гэдэг. Гэтэл нөгөө талаасаа хэрэгцээ шаардлага бол ялцчгүй байна гэж ойлгосон учраас би энд Солонгост ажиллаж байна. Америкт манайх салбар зүйлээ байгуулж байгаа Нью-Йорк хотод
3 сарын 8-нд байсныхаа нийлдэхий. Одоо бол бичих заасны ажил яг бэлтгэл ажлуудаа явж байна. Тэгэхээр дараагийн салбар зөвлөлж гэх юм уу энэ Солонгост байгуулагдах чинь. Тэгэхээр шийдвэрийг бол гаргацсан бид нар өчигдөр уулзаад салбар зөвлөлөө байгуулахаар бас ер нь бол ирснээс хойш би бараг 200 хүнтэй уулзсан, 20-30 бүрийн бас байгууллагатай уулзсан, маш олон хүнтэй уулзсан, Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагын төв байгууллагатай уулзсан, ерөнхийлөгчтэй сонсолцсон, эднийх гэр бүл эмэгтэйчүүдийн судалгааны төв гэж байд юм байна. Тэр төв нь өөрөө төрийн статустай, төвийн дарга нь ерөнхийлөгч гэдэг юм нэртэй Солонгосын ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг гэж саяхан одоо тусдаа гараад би даасан бүр статустай ямар нэг хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэж ярьж илээ өчигдөр би уулзсан. Тэгэхээр тэр байгууллагатай бид нараас хатарч ажиллахаар бас ялангуяа олон соёлт гэр бүл гэх юм уу тэр чиглэл рүү тэр байгууллагын үйл ажиллагаас монголчууд хатарч ажиллахад нэлээд юм төхөн байх юмаа гэсэн юм одоо яриатай байгаа. Тэгэхээр цаашлаа бид нар улс энэ одоо байгууллагатай хатарч ажиллах асуудлуудыг хийхийн тулд энэ бас манай салбар зөвлөл байж яг энэ хөрсөн дээр энэ эмэгтэйчүүдийн асуудлаа мэддэг энэ Солонгост болж байгаа тэр бүх асуудлаа мэддэг учраас заавал энд байгаа хүмүүсийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг авч явах ийм байдлаар зохион байгуулахаар болж байна. Маш олон холбоотууд байгаа. Энд дээр би бүгдэнд нь энэ манай салбар зөвлөлд оролцож хамтарч ажиллахыг урьдсан байгаа. Ялангуяа одоо энд Монгол эмэгтэйчүүдийн холбоо гэж байгаа. Тэр байгууллагыг бол би албан ёсоор урьдсан. Одоо өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ байгууллага шүү дээ, тийм. Тэгээд та бүхний өмнө ирээд бас энэ байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулаад бүтэн өдөржингөө та бүхэн бас цаг заваа үрээд үр хүүхдээ үлдээ гэдээ энд сууж байгаа юм чинь бас нэг хэрэгтэй ганц хоёр юм хэлчихээ бас ганц хоёр асуудлыг шийдэж өгчий гэсэн ийм зорилготой байгаа. Бүх ингээд байгууллагынхаа танилцуулгын байрал бидний ингээд цаг дуусахгүй байх. Тийм болохоор би маш их тоочлоод шаардлагатай бол та нар надаас дэлгэрэнгүй асуулт асууж болно. Тийм болохоор би ерөнхийдөө энд ирсэн зорилго маань энэ зорилгынхаа хүрээнд бол аюул олон ажил амжууллаа. Миний энэ удаагийн томилолт бол маш үр дүнтэй байсан гэж би бол сэтгэл ханамж 200% буцахад бэлэн болчиход байна. Тэгээд